A few moments later. Сайн бацгаана уу. За өнөөдөр миний day off өдөр байгаа. Ажилласаа. Тэгээд өнөөдөр босоо цагаа уучаад тэгээд дэлгүүр орж зарим шинэ жилийнхээ бэлгэнүүдийг солиулаад тэгээд давхар баахан хувцснууд авсан. Тэгээд тэрийгээ та нарт харуулна юу авснаа. Тэгээд гарахаасаа өмнө дэлгүүрээс гарахаасаа өмнө бас юу Burger King орж бас бургер авсан. Өдрийнхөө цаг уугаагүй байгаа болохоор тэгээ байж байна. Гадаа амар хүүтэн байна. Тэгээд дүнгэж орж ирчээд одоо хувцас соличоод тэгээд амрида. Look up from your telescope, take me on this journey home. I don't wanna wait no more. Lay me down behind the moon, tell me you'll be on real soon. I don't wanna wait no more. We could be dancing in the stars, we could be floating on a wave. As long as I'm safely in your arms, and it don't really matter where we stay. Cause space makes me sad. Та хэдий за энэ болохоор миний захиалсан дэлгүүрээс захиалсан юм ирээ. Тэгээд очиж авсан байгаа. Яг харагдсан өмсөж үсээгүй зүгээр шууд захиалсан. Oh my god, амар том харагдаад бах юм. 36 гэсэн чинь ийм юм байна. Дараагийнх нь энэ цамцыг оргон дээр амар гоё харагдаад байсан. Яг яаж харагдах юм бол бүгд ингээд талтлын юм онгорхой байна. Oh my god, одоо зохих юм болоо та. За нэг юм байна. Тэгээ энэ хоёрыг өмсч үзээг болохоор сайн мэдэхгүй байна. Зарагаас хувцас авсан байгаа. Ийм цамцтай энийг болохоор подолкон дээр л өмсөх юм билээ. Эсвэл тийм топон дээр тэгээ хажуу талдаа ийм юутай. Цэцэгтэй. Дараагийн нь болохоор biker jacket авсан байгаа. Энэ бас хэмтсэн байсан. За тэгээд бас сараад ийм гутал шинээр ирсэн байлээ. Ийм. Тэгээ надад энэ болохоор ийм өндөр юутай болохоор амар таалагдсан. Янз янз хувцсан дээр өмсгөд зөгцөх юм шиг санагдаад ийм гутлаа дээрээсээ ингэж харагддаг. Хажуунаас ийм. Тэнийг за эднэрийг ингээд зараагаас авсан байгаа. Тэгээд би дараа өмсөж үзүүлнэ. Тэгээд H&M-аас болохоор зүгээр хэрэглээний зарим юмнууд авсан байгаа. Жишээлх юм бол соммус дэрвэлэх хүмсний лак арилгагч нөгөө дотроо поролонтой ингээд арилгачтай. Хоёр төрлийн хүмсний лак энэ болохоор ийм. Тэгээд дараа нь Maybelline-ийн ийм шинэ гарсан бас уруулын харандаа гэсэн энийг хэвлэж үзье гэж бодоод авсан байгаа. Дараагийнх нь ийм юм байна. Ингээд үсээ боод ячдаг. Тэгээ надад энэ болохоор улаан байдаг. Тэгээд би энэ амар дайггүй классик загвартай болохоор энийг бас авсан байгаа. За тэгээд хувцснуудаа өмсөж үзье. За энэ миний нөгөө нэг саяны интернет шопоос авсан өнгө маань ийм харагдсан. Энэ нь айгүй нөгөө юу вэ? Чөлөөтэй байна. 36 айлцмаар хөтлөөсөө. Тэгээд ингэж харагдаж байна. Энэ миний тавч биш шүү. Тэгээд ийм байна. За энэ болохоор миний Zara-гаас авсан кардиган байна. Тэгээд энэ ингээд подолкон дээр тэгээд ийм юу өндөр судалтай үндэндээ би өмсөе гэж бодож байгаа. Тэгээд юм байна. Тэгээд харахгүй. Тэгээд надад энэ деталь амар таалагдсан. За дээгүүрээ нөгөө нэг юугаа biker jacket өмсөж үзүүлье.
За энэ жакетны болохоор хоёр төрлийн байсан. Нэг нь энэ тэгээд энэс хагас үгээр нь 200 крон болсон. Тийм байсан. Тэгээ би илүү чанартайг нь авсан гэж авах гэж бодоод. За тэгээ ойртуулаад харуул юм байна. Болохоор би иймэрхүү гутлыг 37 альцмаар өмсдөг. Тэгсэн чи би яг энийг болохоор нэг альцмаар зуны гутал шиг альцмаар авсан байгаа. Энэ нөгөө богинохон чагаар хүртэл тийм нэг өмдлүүд өгдөө штэ. Тийм өмдөндөө өмсөн юм бол бас болохоор байгаа. Ингээд за гутлын хувьд нэг юм байна. Тэгээд айгуу таалагдчихж байгаа. За одоо сүүлийнхээ нэг топыг өмсөж үзээд тэгээд хувцсныхаа юуг өндөрлцгөөе. Топ нь болохоор юм байна. Урдаасаа ингэж харагддаг. Тэгээд ардл нь болохоор амар олон утастай. Би яг гэтээ сайн учрыг олсонгүй ганцаараа болохоор тэгээд хүний тусламжтайгаар л уурах юм байна. Арасны энийг бол би яг дахид сайн зургийг харж байгаад зөв уях хэрэгтэй байна. За тэгээд өнөөдөр авсан юмнууд иймэрхүү байна. Тэгээд танад хамгийн таалагдсан юу байна хэлээрэй. За одоо тэгээ хувцснуудаа цааш нь хийгээд хоолоо хийхдээ бэлдээ да. За баримтхан хоолндоо тика масала халуун нугатай тика масала хийх гэж бодож байна. Тэгээд эндээ хийхийн тулд бүхэл дахиад нэмах. Тэгээд ийм соус хэрэглэж байгаа. Энэ болохоор халуун нугатай. Тэгээд будаа болохоор ийм зариултын нөгөө ийм нэтгэг хоолнд хэрэглэдэг юм будаа байт юм лээ. Ууттай тэгээд энийг зүгээр шууд усан дотор тэгээд